Сайн байцгаана уу? Та бүхэндээ үзэх өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр буурлын судраас эхлэлт нь байгаа харанхуйн үлгэрийг уншиж өгөөд тайлбарлаад бодит амьдрал дээр энэ үлгэрээс олсон танин мэдхүйгээ хэрхэн яаж ашиглаж болох вэ гэдэг нэг жишээ загвар хийж үзье гэж бодлоо. Нэгэнтээ бид нар одоо ном судар, үлгэр домог, уурлуудын үгдээдсийн ухаан буулгаж аваад яаж хэрэглэхээ мэдэхгүй бол эн чинь одоо үн цэн тодорхохгүй байхгүй. Тийм болохоор би ингээд яаж хэрэгжилж сэтгэлгээндээ хөрвүүлж ашигладаг талаар нэг жишээ өгөх зорилгоор энэ бичлэгийг би бэлтгэж оролдож байгаа юм. Тэгээд яг ямар бичлэг болох юм мэдэхгүй байна. Хэдүүлээ дуусгаар нь ямар ч гэсэн хамтдаа харцгаая. За, харанхуйн үлгэр. Эхлэл үүдхлийн догшин цагт эргүүлгийн шид ундрах энэ орчлонгийн насан балчирт нар гэж байсангүй, наашлах цагийг өдөр шөнөөр солбох сар гэдг нь байсангүй. Өн эртний шуурга өглөөнөөс өдөш хүртэл шуурна. Өвч би байгаа үгүй нь мэдэгдэхгүй, өглөө өч нь мөн ялгагдахгүй. Нөмгөн харанхуйн бэлчир уудамд нартын жам бүрэлдээгүй цагийн үлгэр хэлж өгсөв. Энэ болохоор үүслийн тухай үлгэр. За, нэг бол бүр огторгойн төвшөнд юмсын үүслийн тухай үлгэр гэж бодож сонсч болно. Хоёр дахь утга нь болохоор хүний тарих ухамсар анх яаж сэрж сэхэрж юмсыг таньж буулгаж мэддэг вэ талаар бас энэ одоо оюун тархины гэх юм уу эхлэлийн тухай үлгэр байгаа. Ийм хоёр давхар утгаар бодож сонсоорой. Эхлэл үүдхлийн шуурган цагт түнэр харанхуй гагцаар тэнүүчлэнэ. Энийг болохоор жишээлбэл окторгойн харанхуй гэж нэг бодоод нөгөө талаар зүгээр л нөгөө ямар ч бодол одоо сэрхүү байхгүй юм таг харанхуй хүн явж гинэ. Тэ ингээд нэг юм зөнгөөрөө зомби шиг ингээд явж гин гэж ингэж хоёр утгаар төсөөлж сонсорой гэсэн үг шүү. За, ил аюумшигт догшин харанхуй нь хинбэ гэвээс зүрх гимэн зүрх үгүй, элэг гимэн элэг үгүй, цусн нүж ясан хэлхээ, цоо гэгэрэлт бөөгөгийн тархич үгүй, айлаа химэн агших айдас үгүй, авралаа химэн номхрох чанар үгүй, хинээс дээр гарлаа гэж бардамнах билээ, цор ганцаараа юм хойно, хиний дор орлоо гэж хэлэгнэх үлээ, огт ор үгүй юм хойно, цөхрөн шаналэ гэвч шалтгаан үгүйд бол цөхрөл үгүй, цор ганцаардавч ганцаардлаа мэдрэх уйдгар гуниг үгүй, юу байгаа юм гэвэл юу ч байхгүй хоосон, юу ч байхгүй юм уу гэтэл оршоод байх нь хачин. Жаргалтай юмаа гих анхны сэрхүй төрөхөд би боддог юм байна гих дараагийн сэрхүй төрөв. Гурав дахь сэрхүү нь харин түнэр харанхуйн дунд төгөх гэрлийн гялбаг үүтгэж орхихыг мэдсэнгүй. Гурав дахь сэрхүү нь харанхуй мөн чанарыг тодолсон гарцаагүй бодрлыг хөврүүлж орхив. Үлдэж байна. Өөрөөс ихэд санаарахмаар байна. Өвч биеийг титгмээр байна. Өнгөтэй гэрэлтэй оршмоор байна. Уйтгарлаж байна. Унтаа сэрүүнийг ялгамаар байна. Урд хождыг салгамаар байна. Ухтаа ямар учигтайг ухагламаар байна. Шаналж байна би. Шархтаагүй байхад өвдөж байна. Цаана нь юу байгааг мэдмээр байна. Цааш хаа хүрдгийг үзмээр байна. Жигшиж байна. Чимээ аниргүй харах мэлмийгүй байхаас гутаж байна. Чивчрэх бодлын өргөлийн туйлдуулж байна. Цэнгэл жаргалыг мэдэрмээр байна. Цэн байдаг бол амталмаар байна. Ард нь бас зовж үзэгсэн ахиухан байвал мөн сайнсан. Амт шимтгийг мэдрэн танихсан. Аагтайхан бол тун дэмтээсэн. Юу ч үгүй хоосноос юм бүхнийг бүтээгсэн. Хий хоосон бүхнээс буй бүхнийг ундруулгасан. Тамир тэнхийгээ юун тулд ашиглах вэ? Хүч амтагтаад барьж тогтооход хэцүү байвч хүрэх газар үгүйд бачимдан тэнүүчлэх хөөрхийлэлт бий. Бэр амтагдаад багтаж шингэхгүй чивтрэх боловч баахан цамнахаас өөр шидгүй дорой бий. Доройтлын манан, уйтгарын будан, хий эргэлдээс хэсэгч болов амсгийж голоо зогоох бод чанарыг гүн харанхуйгаасаа төрүүлгсэн. Багц бодрлыг хуйлруулан хөврүүлэхдээ хүссэн хүсээгүй хүсэл гихчээг олж буй бүхнийг бүтээж ундруулах, буй бүхнээс мэдрэх мэдрэмжийн харгыг таньж мэдхийг хүсэмжлэн зүтгэлсээр тааварлашгүй нэгэн гэрлийг үүдхөв. Гэрэл харанхуйн хүссэн хүслийг биелүүлэхийн тулд ботсон бодлыг нь задлан үзүүлв.
Өсөөд байгаа юм байна, идмээр байгаа юм байна. Юу ч үгүй хоосон тул эдхийн тулд ирээлжлэх бүхнийг буй болгомоор байгаа юм байна. Үгүй бол утга учиргүй хоосон оргиод байгаа юм байна. Үүнийхээ ард өөрийн хэн болохыг тодолмоор байгаа юм байна. Хизээ төрснөө хэрхэн энэ хүрснээ хаан төгсгөө зургалмаар байгаа юм байна. Үүнийгээ мэдэхгүй тул өсөөд байгаа юм байна, өвдөөд байгаа юм байна, өшлөөдж байгаа юм байна. Үнэлэх хүн тооцох хэмжүүр үгүйд туйлтад байгаа юм байна. Гарах гарцгүй төөрөлцөндөө зүдрээд байгаа юм байна. Гарах гарц оллооч гэсэн гагцаар орших тул өөрөөс өөрлөгөөл нүүгээд байгаа юм байна. Эндээс ийшээгээ сэлгээд байгаа юм байна. Ирж хайгаад ч гарцгүйдэд байгаа юм байна. Хайгаад олоогүй тул хаашаа зайлж чадаагүй тул өнгө будгийг өөр дотроо сүлдүүлж зугаацсан ханаад зууртын жаргал гэдгийг таниад зовж зүтрээ зовлонгийн амтанд ханан амарчаад одоо л нэг үйл дөрвөө хэмээн сэтгэл цадаад хүч агсаад урлан дүүргий угсран бүтээе гэтэл хий хоосны мананд хэсэг төөржээ янз нь гагцаар орших харанхуйд гарих нэмээд ч хоёр болчих биштэй гэтэл дангаар тэнүүчлэг харанхуйг хоёр тасалж гэрэл төржээ. Нэг харанхуй цочирдон нилээд бодлогошрон байв. Нөгөө харанхуй санаашран нижгээд бодол хөврүүлж сув. Голд нь холбох гэрэл гарц болж үзэгдэхэд гүн харанхуй нойрноосоо сэрж гэрлийн тусгалаар мэлмийхийн ихэл олныг шиншилж энд надаас өөр хэм байна хэмээн ирж хайж үзтэл энэ биеийн өөрөө хязгааргүй бүхний ундраг байв. Энд юр байхгүй үйл гэж алгаа эхнээс нь бүгдийг задлаад салгавал энэ биенээсээ ургуулн түлжүүлбэл энд юр нь надаас бусд нь байна да. Би өөрийгөө задлаад харвал миний дотор буй бүхэн байна да. Буй бүхнийг агуулах би өөрөө буй бүхэн задрах хэрэгтэй юм байна да. Гэтэл дотроос нэг нь сүлбөв, дороос нэг нь хатгав. Шунлын дээд шунал шууд задран саллаа би. Буй бүхнийг агуулдаг гэвүү. Буй бүхэн чинь тэгвэл минийх шүү. Би өөрөө чиний нэг хэсэг тул буй бүхэн чинь минийх гэсэн үг шүү. Энд тулаан өрнөвөө гэтэл эргээд хоёр харанхуй нэгдчихв. Буй бүхэн минийх гих түнэр харанхуйн хуйлран догшрох эрчээс буй бүхнийг задлан таниулж байсан гэрлийн хурц туяаг сарниулав. Гагцаар би оршин, дангаар би ноёлно. Буй бүхэн минийх гих хэн мэдэгдэхгүй, юу нь мэдэгдэхгүй архиран удалгүй намжиж, өлсөж цангаж эхлэв. Үл хоол ирвч өөрийгөө итгэс хитэрсэнгүй. Өнгө будгийг хөсөвч харанхуйгаас өөрийг харсангүй. Хай юу гэтэл хайх гих бодролч хөвөрсөнгүй. Оллоо гэтэл огт ор үгүйгээс өөрийгөө л оллоо. Өөрийгөө олсноо таньж мэдсэнчгүй. Өөрөө гих ойлголт тэр гих тэмдэг тэнд үлдсэнгүй. Юу байгаа юм бүү мэд. Хин юм бүү мэд. Юу юм бүү мэд. Бүү мэд. За ингэ байхгүй болчихжоомоо. Тэгэхээр саяны үлгэр бол дуусаагүй. Цаашаа хэсэг үргэлжлээ. Тэгээд араас нь тайлан орж ирдэг. Саяны үлгэрээс одоо жишээлбэл харанхуйн тухай эхэлж штэ. Энэ судар маань өөрөө цаг хугацааны судар. Тэгээд цаг хугацааны судар харанхуй үлгэрээр эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд ер нь бол нөгөө нэг окторгойд бас нэг хар матер гэж байдаг те. Би болохоор тэр талаар бас сайн мэдгүй шүү. За зүгээр тийг сонсч ийсэн. За тэгэнгүүт харанхуй мөн чанар нь өөрөө ийм байгаа байхгүй юу. Задлаад тайлах юм бол буй бүхнийг агуулдаг. Гэхдээ цогцоороо буюу дан харанхуугаараа бол юучгүй хоосон гэх юм хоёр давхар утгатай. Хязгааргүй бүхнийг агуулна, бүх юмыг агуулна. Гэхдээ яг ингээ нийтээрээ багцаараа цогцоороо яг харанхуугаараа бол хоосон. Юу ч байхгүй хоосон. Ганцаараа л байгаа. Ганцаараа байгаар ямар нэгэн сэрхүй, танин мэдгүй, төрдөггүй. Одоо жишээлбэл би тэ хажууд чи байж иж би гэдэг чинь үүсэт байгаа байхгүй юу? Хажууд чи байхгүй бол би өөрийгөө хэн гэж нэрлэх юм? Би хязгааргүй бүх юмны ундраг юм бол би өөрийгөө юу гэж нэрлэх юм? Би өөрийгөө юу гэж ойлгох юм? Би одоо сандал юм уу? Ширээ юм уу? Хүн юм уу? Газар юм уу? Өвс юм уу? Араат юм уу? Амт юм уу? Ялгахдахгүй байхгүй юу? Хоёр болоод ирэхээр хажууд нэг юм ялгагдах юм гараад ирлээ чи гэд нэг юм гараад ирэнгүүт чи юм бол би юм байна гэж ингэж иймэрхүү ялгамжилсан
одоо ялгамжлах байдлаар буюу тэр нэг бүхэл хязгааргүй бүхнийг агуулсан нэг бүхэл зүйл чинь одоо ингээд задарч салж ялгамж үүсчиж оршихуй гэдэг юм нь үүсээ танин мэдхгүй, сэрхгүй, тарих оюун гэдэг юм нь одоо сэрдэг байгаа байхгүй. Тэр хүртэл бол ингээл өөрөө л байгаад байгаа болохоор өөрөө хязгааргүй бүхний ундраг болохоор явъя гэд хаашаа явах юм? Өөрлөгөө явах юм уу? Яах гэж явах юм? Тэ? Өөрлөгөө л явах юм бол яах гэж явах юм? Тэгээд өөрөө л байж байгаа юм бол өөрийгөө яаж таних юм? Юунаас ялгамжилж, юутай харьцуулж өөрийгөө ойлгож таних юм? Гэх мэт. Одоо ер нь бол нөгөө нэг эн чинь хүний тарих оюуны үндсэн мөн чанарын суурийг л тодолж өгөх гээд байгаа байхгүй. Бас дээрээс нь ертөнцийн үүслийг харанхуй байхдаа бол хоосон. Гэхдээ тэндээс хязгааргүй буй бүхэн үүтгэгддэг. Тэрийг задлаад харах юм бол гэрэл байдаг. Гэрэл гэдэг нь юу юм бэ гэхээр танин мэдгүй. Одоо нэг гэрлэн төрөнгүүтээ бодлоос нь төрж байгаа байхгүй. Харанхуй байхдаа тэр бодоод байгаа бодол нь болохоор химийн төвшөнд зүгээр л нэг юм мэдрэмжийн төвшөнд одоо хүн ойлгохоор ярьж байгаа шүү тий. Мэдрэмжийн төвшөнд ингээ багц хим нэг ингээд нэг юм үгээр шууд оноогоод ингээд илэрхийлээд гаргаад хэллээд тэгээд илэрхийлж гаргаж хэлснээ сонсоод ойлгоод инквиз хэмжээний ойлголтын төвшөнд биш нэг юм химийн төвшөнд байгаад байгаа. Гэрэл төрхөрөө шууд ингээд зоочж байгаа байхгүй юу? Яг ийм юм болж байна. Өлсөд байгаа юм байна. Үлдөөд байгаа юм байна. Өвдөөд байгаа юм байна. Үлсөд байгаа юм байна. Үлсэж байгаа юм бол идмээр байгаа юм байна. Идмээр байгаа юм бол идэх юм хэрэгтэй юм байна гэдэг юм. Ингээд задлцчаа. Яг харанхуй ингээд дангаараа оршин байхтаа бол яагаад байгааг нь мэддэхгүй гэсэн. Нэг л нэг юм тавгүй оргиол тэгэл яг өсөд байгаагаа ч мэдгүй, уйдаад байгаагаа ч мэдгүй, яг яагаад байгаагаа мэдгүй учраас тэ өсөж исэн бол идийг идгээ бодож олж чадахгүй гэсэн. Яагаад байгаагаа мэдгүй юм чинь. Идэх гэдгээ мэдгүй юм чинь идэх юм хайхаа мэдгүй ч гэдэг юм. Идэх юм хайхаа мэдгүй юм чинь ингээ хажууд нь баахан идэх юм байхад буюу өөрөө хязгааргүй бүхний ундрах штэ. Тэгэхээр ингээд баахан идэх юм байхад л тэрийг энэ идэх юм байна. Би нэг аваад идэх юм байна гэж бодож олж чадахгүй гэсэн үг байхгүй юу. За ийм утгатай үлгэр байгаамаа. Ганцаараа байж хахад нь энэ бодол сэрхүүн ингээд хим төвшнөөсөө ийм юу болж одоо гэрэл болж төрөөд байгаа байхгүй юу. Яг юм зоосон ялгамжит танин мэдгүй болж төрөөд байгаа гэсэн. Өлсөж байна. Өлсөн юм бол идмээр байна. Идэх юм бол идэх юм хэрэгтэй. Идэх юм хэрэгтэй юм бол юу идэх үү? Ямар нэг юм олж идэхин тулд хаашаа явах уу гэдэг юм. Энд чинь учир шалтгаан, гарц гаргалгаа, шийдэл, үйлдэл. Тэгээд тэрэндээ хэрэглэх танин мэдгүй гэдэг ингээ бүгдийг цогц багцаар нь багцсан юм ойлголт агуулгууд үүсч эхэлж байгаа байхгүй юу? Ингээ гэрэл төрчихөж байгаа. Ганцаараа орших харанхуйд гарих нэмэд ч хоёр болчих штэ гэтэл ангаар орших харанхуйг хоёр хувааж гэрэл төржээ гэдэг нь тийм учиртай. Одоо тэрийг ингээд ялгамжит танин мэдэж болох үйц хэрглэж болох үйц хэмжээнд болж ирж байна гэсэн үг байхгүй гэрэл төрснөөрөө. Гэрэл төрөөд ингээд нөгөө хязгааргүй бүхний ундрагыг ингээд таниулаад эхэлсэн чинь энэ бие маань хязгааргүй бүхний ундраг юм байна штэ гэд нөгөө харанхууч мэдэж авч байгаа байхгүй нэг гэрлийн тусгалаар дамжих болоод гэд гараад байгаа штэ. Тэг ингээд гэрлийн тусгалаар дамжсан чинь би чи өөрөө хязгааргүй бүхний ундраг юм байна штэ гэд мэдэж авч байгаа. Мэдээд ангуудаа шунал нь төрчдөг байхгүй. Шунал төрөхтэй яасан гэхээр би хязгааргүй бүхний ундраг юм бол бөө бүхэн минийх юм бол бөө бүхэн чи минийх л гэсэн үг. Алиа аваад тэр те бүгдээрээ минийх гэсэн үг. Гэт нөгөө задлаад ялгамжлаад танин мэдчихсэн юм чинь буцаага хураагаад нэгтгэж байгаа байхгүй. Тэгэхээр сүүл рүүгээ ингээд бүгд минийх гэд ингээ хуйлран догчрох эртсэн удалгүй намжиж гэж байгаа штэ. Удалгүй намжингуудлаа өсөж цангаж эхэлв. Тэгээ буцаа байрлал очиж байгаа зү. Өсөж цангаж эхлэв. Үл хаал ирвч өөрийгөө итгэхээс итэрсэнгүй. Өнгө будгийг хүсвч харанхуугаас өөрийг харсангүй. Өнгө будаг унд хоолой хайх гэсэн чинь хайх гэдэг бодол сэрхүүнч төрсөнгүй. Тэгээд хайх гэсэн бодол сэрхүүнч төрсөнгүй. Бүгдийг ингээ хураагаа нэгтгэцэн тэр бүхнээс ингээл өөрийгөө л олсон. Өөрөөс өөр юм олоогүй. Гэтэ өөрийгөө олсон гэдгээ ч ойлгохгүй байгаа.
Яагаад гэвэл ингээд нөгөө ялгамжлах юм байхгүй болсон, харьцуулах юм байхгүй болсон учраас өөрөө гэдэг ойлголт нь байхгүй болсон. Тэгээд өөрийгөө оснооч таньж мэдсэнгүй, хин юм бүү мэд, юу юм бүү мэд, энэ ч нөгөө юм дараалттай явж байгаа. Эхлээд хин юм бүү мэд гэд хин гэдэг асуултанд хариулагдах ойлголтоос дахиад доошоо бураад юу юм бүү мэд. Одоо бүр юу гэдгээ ч мэдгүй боллоо тий. Тэгээд сүүл дараа нь болохоор бүү мэд гэд бүр юу мэдэх ёстой, юу асуух ёстойгоо ч мэдгүй юу ч байхгүй болоод тэгээ хамгийн сүүлд нь цэг гэж дуусч байгаа байхгүй. Тэгээд юу ч байхгүй боллоо. За тэгэхээр энэ болохоор нөгөө нэг за нэгдүгээр ертөнцийн үүслийн тухай огторгууд ер нь ам гариг эрхээс одод мичэд юу гэдэг ингээд бид нар яаж үүсдэг талаар, гэрэл яаж үүтгэдэг талаар нөгөө хар материас нь ч юм уу мэдгүй байна. Тэндээс нь гэрэл яаж үүтгэгдэж, ам оршихуй яаж үүсдэг талаар үлгэр нэг бодлын нөгөө бодлын бас нэг утга нь болохоор энэ хоёрхан утгатай шүү. Би зүгээр ингээд энэ амар гүнзгий ойлголт байгаад болохоор олон утга ярихаар өөрөө бас төөрдөг. Тэгэхээр хоёр утгыг л ярьчих. Тэгээ хоёр дахь утга нь болохоор зөв хүний тарих сэтгэлгээ яаж сэтгэдэг талаар ойлголтыг найлдаад байгаа байхгүй юу. Одоо хүний тарих сэтгэлгээ альва зүйлийг бүгдийг таньж мэддэг чадвартай бүгд энэ дотор нь бэлэн байж байгаа. Гэхдээ энийгээ ингээд ялгамжилж таньж мэдхгүй үедээ яг нөгөө харанхуй шиг байдаг гэсэн. Ингээ химийн төвшөнд мэддэг учраас шийдэл гарц гаргалгаагаа боловсруулах чадамжгүй байдаг. Одоо нөгөө танин мэдхгүй энэ сурлага буюу тэр гэрлийн сурлагыг авахгүйгээр өсөд байгаагаа ч ялахгүй нэг л нэг ингээд байгаад байна шүү дээ. Уул нь бол бүх чадамж мэдлэг одоо бүх юм энд бэлэн байгаад байгаа. Гэхдээ хэрэгжилж чадахгүй те өсөд байгаагаа ч мэдгүй, хоол яагааж мэдгүй, хоол гэж юу гэдгээ ч мэдгүй гэд ингэсэн. Тэнгүүд эхлээд ингээд те би нэг л те ядаж эхлээд би байна, чи байна. Тэнгүүд би нэг л биш ээ. Тэ би нэг л биш гэдэг чинь юм сүрэг мэдрэмж байна. Би яг яасан болоо? Би өлсөд байгаа юм байна. Тэнгүүтээ өлсөнгүүтлээ. Тэгвэл өсөж байгаа юм чинь хоол идэх хэрэгтэй юм байна. Идэх юм гэдэг чи юу лээ? Идэх юм гэдэг чи одоо ингээд бид шимт хижээл болох хэвээр. Тэгээ шимт хижээлээ чи хаанаас авах ч гэдэг юм уу те? Уурагнаас авна, мэдгүй нүрс уснаас авна гэдэг ч юм уу. Ингээд эн чин танин мэдих хэрээрээ сэтгэлгээ ингээд нөгөө нэг хөврөөд одоо нөгөө харанхууга задлж байгаа байхгүй юу? Харанхууга задлаад гэрэл болгоод задлаад харанхууг танин мэдэж ялгамжилж ингээд салгах тусам гэрэл үүтгэгддэг гэсэн үг. За тэгэнгүүт гэрэл үүтгэгдээд л танин мэдээд эхлэнгүүтээ өөртөө одоо яаж штэ өөрийгөө таньж мэдээд би чинь бүх юмыг чадах юм байна. Одоо энэ жимсийг те аваад идэж чадах юм байна. Тэр амтныг алаад идэж чадах юм байна. Одоо юу гэдэг те ингээ бүх юмыг чадах юм байна гэдэг тэр гарц шийдэлт тарих сэтгхүүн ороод ирэхээрээ яаж төөрдөг вэ гэхээр хамгийн эхлээд шуналтаж төөрдөг буюу тэгэл бүгдийг алах гад, бүгдийг авах гад, бүгдийг түүж хаях гад ч юм уу мунхаг байдлаар шуналн төрөөд тэгээд шуналтаа автахаараа нөгөө сэрхүүн буцаж унтаараад танин мэдэх биш зүгээр л юмыг авдаг өвчин тусаад тэгээд авахаас өөрийг мэдгүй бусад бүх танин мэдхгүй сурлага тэр харилцан нийцэл зохиролтой юу байдیں۔ Ирээдүйд үлдэх үр тэр ургамлыг үнсээр нь тастаад ингээд талхлагдаад хоол ундаггүй болчих гэсэн тэр бүх танин мэдхгүй тооцооллыг хаяа зүгээр авна идэн гэд байх юм бол юу болж хувирах вэ гэхээр буцаад юу ч бодож сэтгэдэггүй. Яад гэлтэр чинь танин мэдхгүйгээ орхичод байгаа байхгүй нэг хийх одоо гэрлийг төрүүлэхээ орхиод нэг гэрлээ сарниулаад харанхуун шууд ингээд гэрлээ хурааж аваад нэгдээд юм бүхэл гүн харанх болчиход байгаа байхгүй. Тэгэхээр одоо тэр шуналтаа дийлдэх юм бол эргээд юу ч бодож сэтгэдэггүй, юу ч мэддэггүй тэгэл ховхоосон. Ийм болдог юмаа гэсэн зүгээр энэ бол дөнгөж эхэллэн шүү. За ийм утгатай үлгэр байгаамаа. Тэг би эндээс хүн амьдралдаа одоо энэ үлгэрийг уншаад тарих оюун ухаандаа яаж яаж хэрэгжилж авдаг вэ гэхээр энийг нэг задлж тайлбарлаж өгөх гэж оролдъё. За
За бодит амьдрал дээр бид нар яаж хэрэглэх вэ энэ үлгэрээс сурсан зүйлээ гэхээр эн чинь бол ингээл жамын мэдлэг зүй тогтлын тухайд ингээл үлгэрчлэл буулгаад өгсөн байгаа. За энийг сайн ойлгох юм бол бид нэр ахуй амьдралдаа хэрэгжилж болно. За жишээлбэл бидний төрдөг мэдрэмж гэж зүйл байгаа тий. Мэдрэмж чинь одоо нэг бухшаад буюу хуралдаад тэр мэдрэмжийг ойлгохгүй, задлж уншихгүй, яг юу мэдрэгдээд байгааг анзаарахгүй, анхаарахгүй ингээ орхигдуулаад яваад ахаар тэр мэдрэмжүүд чинь ингэж хуралдаж ингэж одоо бөөгнөрсөн юм хатуу хар юм болж байгаа юм шиг тэгж болчоод гинт ингээ татдаг байхгүй юу. Тэр нь болохоор сэтгэл хөдлөл болж илэрдэг. Одоо бид нар чи ингээл нэг хурааж хоримтлуулж явж гинт ингээл гэл уралдаг штэ жишээлбэл эсвэл ингээл цүрхэртэл уйлдаг ч юм уу те ингээл нөгөө мелт даун болж малал эсвэл ингээл нөгөө гой юм одоо хайрын дулаахан мэдрэмжүүд ингэж явж яснаа л гинт очиод нөгөө нэг хайртай дуртай хүнээ ч юм уу хайртай дуртай үр хүүхдээ барьж авч тэрч үнсдэг ч юм уу те юм нөгөө сэтгэл хөдлөлийн догтлолын хөөрлийн мэдрэмж энэ төр болж хувирдаг. За тэгэхээр энэ мэдрэмж гэдэг зүйл чинь эхлээд юу яагаад байгаа байхгүй юу? Тэр нөгөө химийн төвшөнд байгаад байгаа байхгүй юу? Мэдрэмж сэтгэл хөдлөл чинь хүнийг ингээд нөгөө ухамсаргүйгээр удирдах заалдаг. Одоо ингээд нөгөө дотроос нэг тэгмээр санагдаад байгаа учраас л өөрөө мэдгүй ингээд очиж хүүхдээ барьж авч үнсээд идэх ч юм уу. Эсвэл ингээд хүүхд рүүгээ орилж хашгичж уурлаад идэх ч юм уу. Эсвэл гинт ингээд нурж унаал яагаадаа мэдэхгүй ингээл зуршин уйлаад идэх ч юм уу те. Тэгэл яагаад ч юм ингээл нэг сэтгэл гундуу эсвэл яагаад ч юм ингээл нэг сэтгэл хөөрөлтөй тэрэндээ хавтаад нэг янз бүрийн юм ингээ хийгээ явдаг юм. Одоо энийг бол би хүн ойлгохоор нэхлэн бол ухамсаргүй байдал гэж хэлэх гэж байгаа. Тэнгүүд ийм ухамсаргүй байдалд яваад ах чинь жоохон хэцүү байдаг амьдрал дээр одоо хүсээгүй байж иж уурлна. Тэгээ ууралчаад хэлж болохгүйгийг хэлчин, тасалж болохгүй харилцааг тасалчин. Тэгэл янз бүрийн нөгөө нэг гоё төлөвлөгөөтэй явж исэн үүлээ нураачин гэдэг юм амар асуудлууд үүсгдэг. Тэнгүүд хөөрөл догтлолын ард болохоор ингээл айгүй гоё догтлсон мэдрэмжэндээ итгээд явж байтал тэр нь ингээ бодит үнэн тодронгууд ямар ч догтлох юм байхгүй байдаг ч юм уу. Эсвэл нэг догтлоод нэг уурлаад нэг догтлоод нэг уйлаад ч юм уу те ингээд нэг юм жоохон мэдрэл муутай ч юм шиг орон гарan ч юм шиг хүн ингээд өөртөө зовлонтой, тамлалтай, хажуудтайгаа үнтэй ингээд зовлонтой, учир нь олдохгүй ядаргаатай байдлыг үүсгдэг. Яг энэ байдал бол энэ химийн төвшөнд химээрэл ингээд ухамсаргүй толгойгүй удирдагдаад байгаа хэлбэр буюу нөгөө нэг харанхуугаараа л байгаад байгаа хэлбэр нөхгүй юу. Энд ингээ гэрэл тусгах юм бол буюу нөгөө мэдрэмжээ ингээд задлж ялгаж салгаж уншиж танин мэдгүй эрдэм болгож ингээ өөртөө чадвар болгож хуримтлуулж авах юм бол эн чинь дан харанхуй биш гэрэл харанхуй буюу ухамсартай байдал өөрийгөө хянж удирдах тэгээ тооцоол хийх астаа ер нь бол асын зориг чигээ хараад тэрэндээ зохицуулж өөрийгөө удирдах юмсыг тооцоолох ирээдүйг холыг тооцох өнгөрснөө дүгнэх одоодоо бие хатамжлах гэх мэт олон хүнд маш хэрэгтэй ухамсарт чадваруудыг төлөвшөөлөхөд хэрэг болдог зүйл хэрэг болох юм аа. За тэнгууд яаж задлах уу гэвэл жишээлбэл би ингээд за хүүхдээ хараад хайр хүрээд хөрөө догтлоод очиод тэврээд үнсээдэй. Энэ л зөвхөн мэдрэмжийн төвшөнд харанхуй хайрлаж байгаа хэлбэр байхгүй юу? Би энэ хайраа ингээд задлаад уншия гэж бодъё л тоо. Тэгэх юм бол би хэрвээ хүүхдээ үнэхээр л те зүгээр л одоо тэврээд үнсэж байгаа л хоосон харилцаж байгаа хэлбэр нь нөгөө харанхуйч хоосон штэ. Тэгэхээр хоосон харилцаж байгаа хэлбэр нь баггүй. Тэр тэвэрж үнсмээр байгаа тэр халуун дулаан нэг юм тэр муу бяцхан амтныг гэсэн нэг тийм тэр сэтгэл хөдлөл мэдрэмжийг задлаад харах юм бол жишээлбэл за тэр бяцхан амтан байна штэ. Бяцхан амт юм бол тэр амтанд тус хэрэгтэй. Дэм хэрэгтэй, өсөх, бойжих, суралцах, хооллох, идэх, хүмүүнжих гэд маш олон одоо нөгөө хэрэгцээ байгаа. Тэр хэрэгцээнүүдийг хангахыг одоо л нөгөө нэг
танин мэдэх үедээ гэрлийн тусгалаар хайрлах буюу дан харанхуугаар хоосон хайрлах биш. Одоо л би тэр хүүхдийг тэрж үнсгээс илүү хариуцлагатайгаар хайрлах гэдгээ бодож олж чадахгүй. Тэгэхгүй бол бид нар нөгөө харанхуй байгаа үедээ нөгөө хүүхдээ хөөрхөн харагдгаар нь барьж авч тэрчээд муухай аш гаргахаар нь орилж хашгичээд ийм байдлаар байгаад байгаа гэсэн үг. Задалж унших юм бол тэр бяцхан амьтан чинь бяцхан юм байна. Тэгэхээр ийм хэрэгцээ шаардлага байгаа юм байна. Тэрийг хангаж өгөхгүй бол энэ хүүхэд бяцхан юм чинь суралцаагүй юм чинь мэдэхгүй юм чинь хүмүүнжээгүй юм чинь боловсроогүй юм чинь ийм муухай аш гаргаж болох юм байна. Ийм буруу зүйл хийж болох юм байна. Ийм алдаа гаргах юм байна. Ингэж өөрийгөө хохирох юм байна. Ингэж муухайгаар суурай тавиад ингэж муу хүн болж өсч торноод эргээд намайг зовоох юм байна, өөрийгөө зовоох юм байна, өрөөлийг зовоох юм байна гэдэг тооцооллыг хийсний үндсэн дээр тэр хайрыг хоосон хайр биш, одоо бол сургах, хүмүүнжүүлэх, бойжуулах, өсгөх тэр хүн болох бүх хэрэгцээ шаардлагыг хангаж хариуцах хайр болж ингэж солбож ингэж ухамсартайгаар бодож чадах юм бол одоо би тэр хүүхдийг нөгөө сэтгэл хөдлөл мэдрэмж харанхуйн төвшөнд хоосон хайрлах бус харин яг нөгөө зүйт ёсны дагуу жамын дагуу хүүхдэд хайрлаж өсгөж бөөцөлж өндийлгэж байна гэж хэлж болох байхгүй юу? Хүмүүс нөгөө нэг дандаа сөрөг мэдрэмж задлж яриад байгаа болохоор яриад ахаар сөрөг мэдрэмжийг л ингээд задлах ёстой дээ. Ууралсан бол одоо уурын задлын учир шалтгааныг олох ёстой ч гэдэм юм. Ингэж ойлгоод байдаг. Ер нь л бүх мэдрэмжийг задлах ёстой. Хөөрөл догтлолын мэдрэмж бас задлахгүй бол аюултай. Эн чинь адилхан тэнэгрэлд оруулдаг байхгүй. Ингээл нэг яагаад ч мэдэхгүй хүнийг хайрлал, яагаад ч хүнийг мэдэхгүй хүндлэл байгаа хүн тэр хүнтэйгээ зүй ёсны харилцаа үүсгэж чаддгүй. Хит их хайрласандаа айгүй л өмчлөн. Хит их хүндэлсэндээ айгүй их юм буцаагаад нэхэн шаардна. Өөрөөр нь ингээ хүлээж авч чадахгүй өөрийнхөө тусгалыг болгочод тэрийг нэгтгэж юм зөв бүсний харилцаа үүсгдэг учраас эерэг мэдрэмжийг тэр сөрөг мэдрэмжийг тэр бүгдийг нь яг ийм танин мэдхүү үндстэйгээр ухаалгаар задалж тэндээсээ гарц шийдлүүдийг боловсруулж учир шалтгааныг олж энэ хоёрыг холбож хооронд нь ойлголтыг нэгтгэхэд тэгээд учир шалтгаанаас гарч шийдлүүдийг ингээд тодолсон бол ирээдүйд яаж ургах уу, өнгөрсөнд яаж өрн таригдчих үү гэдэг ийм холбосон тооцоолт сэтгэлгээг бүрэн гүйцэд энэ тархин дотроо ингээд хийгээд байх тусам дадалчаад тэгээд хүний тарих гавл их өргөн зар хүрээтэй алдаа багтай сэтгэдэг болдог байх нэ. За тэгээд задалж яаж тайлж унших вэ гэх юм бол эхлээд бэлэг ертөнцийг ойлгох хэрэгтэй. Бэлэг ертөнц чинь өөрөө яг тэр харанхуй баггүй, өөрөөр хэлбэл ерөөсөө хязгааргүй бүхний ундраг, нэг талаас хоосон, нөгөө талаас хязгааргүй бүхний ундраг дотор нь гэрэл ингээд задлаад харах юм бол зөвхөн гэрлийн ертөнц байгаа. Нэгтгээд бүхэлтэнд харах юм бол харанхуй төрчтэй байгаа. Тэгмэд ийм хязгааргүй зүйлээс чинь жишээлбэл би яагаад хөөрөө догтлоод байгаа юм болоо гэдгийг олох гэхээр хязгааргүй учраас ингээд нөгөө барьц олддог байхгүй. Нэг юм барьц байх хэрэгтэй штэ. Ийм учраас гэд ихний сэрхүүд төрөхөд айгүй жоох хэцүү гэсэн үг те. Яг энэ хязгааргүй олон юмнаас яг алийг барьж авахын шунаад догтлоод байгаа юм уу мэдгүй өлсөөд догтлоод байгаа юм мэдгүй энэ логик холбоос ингээд дунд нь ажиллаж байх ёстой шүү дээ. Одоо өлсөх догтлох хоёрын хооронд ямар логик холбоос байна? Жишээлбэл байж болно шүү дээ. Байхгүй ч хичвэл ер нь бол холбож болно. Бэлэг ертөнц гэдэг чинь өөрөө хязгааргүй учраас бүр холоор тойруулж байгаа ч хамаагүй холбож болно. Бүх юмыг холбож болно. Бүх юмыг холбодог учраас хязгааргүй байхгүй. Тийм болохоор бүх юм боломжтой шахуу учраас тэр чинь барьц анхны барьцаа авахд хамгийн хэцүү байхгүй. Тэгэхээр ер нь бол ингээд нэг сэрхүй төрөх нь одоо жоохон хэцүү үйл явц байдаг юм шиг надад санагддаг. За тэгтээ бид нар бол нэг хүн төрлөختөө анх өсч хөгжиж байгаа тэр мангатай үеийн нэг балар эртний үеийн хүн биш. Биднэрт барих барьцыг ингээд нөгөө төрхөөс ахуулаад бариад суурийн дэвсээд ирсэн бүхэл бүтэн юм одоо удамшил гэж юм байгаа.
тэр удамшил чинь тэр чинь ингээд сайхан заагаал дэвсэл ухаан орхот чинь л зүв барьцнаас натгуулаад тэрийн дагуулж хөврүүлээд ингээд сургаж явах чадaltaй, ер нь бол чадaltaй. Гэхдээ бол нийтээрээ жоохон хазаасан цаг үе байгаа нь бол үнэн. За тэрийг ингээд ярих юм бол бас сэдвээсээ хазаах гэдэг учраас боллоо. За тэгээ ихний тэр барьц барихад хүн ер нь юуг ингээд тэр хязгааргүй бүхнээ сонгож барих магадaltaй вэ гэвэл юун дээр анхаарал төвлөрч байгаа. Тэрийг л барьж аавна угаасаа. Нэг шунал дээр анхаарал төвлөрөлтөө энийг ч авлаа, тэрийг ч авлаа гэл тэгэл би чи бүгдийг л авч болох юм байна гэл ингээ авах гэдэгтэр анхаарлаа өгөөл шуналдаа залгиулчих юм бол тэгэл энэ тарих гавал чинь нэг хэсэг сэтгэжаал зогсолтонд ороод гацаал бухшаал тэгэл нөгөө таньж мэдсэн бүх юмаа буцааш нэгтгэл хав харах болчдөг байхгүй хов хос сэтгэхээ болчихно гэсэн. Тэгээд тэндээс ерөөсөө авахаас өөр юм дээр ерөөсөө сэтгэхгүй тэгээд сүүл рүүгээ авах чадвар нь ч байхгүй болоод ингээд өөрийгөө одоо нөгөө эргэлтээрээ хийсэн үйлийнхээ өөрлөгөө чиглүүлээд өөрийгөө залхиж байгаа байхгүй. Бүгдийг залхих шунал эцсийн мөчтөө өөрийгөө л залхих нөгөө эн чинь нөгөө үйл өөрийн эргэлт байгаа. Тэгээд үйл өөрийн эргэлт чинь бас өөр тустай том сэдв болохоор ингээд орхи анхаарал юунаас ихтэй вэ гэхээр та одоо нөгөө мэдээллийг бид нар ингээд мэдрэмжийн төвшөнд хурааж байгаа шүү дээ. Тэгэхээр мэдрэмжийн төвшөнд яаж хураах вэ гэхээр 5 метрхүүгээр хураад байгаа байхгүй юу? Нүдээр ингээд өдөр тутамдаа харсан юм, чихний хажуугаар сонссон юм, амталсан юм, үнэрлсэн юм, хүртгүүгээр мэдэрсэн зүйлс гэдэг ингээд 5 метрхүүгээр өдөр тутамдаа ингээд нэг тавтамж өндөртэй мэдээллүүд дээр нь анхаарал илүү төвлөрнө. Яагад гэвэл тэр мэдээллийнх нь одоо химэн давуу орж ирээд байгаа гэсэн. Би одоо ингээл өдөржингөө гадуур явхад өдөржингөө л нэг юм шалтан хүүхэн харагдаад байл та. Тэнд шалтан хүүхэн, тэнд ч нэг бөксөө гаргасан хүүхэн, тэнд ч нэг хөхөө гаргасан хүүхэн, энд кино үзсэн чинь л нэг шалтан хүүхэн, энд нэг рил гүйлгсэн чинь л шалтан хүүхэн. Тэгэл кофе шоп суужсэн чинь хажууд хүмүүс нэг хүүхний хөх бүкс яриад ч юм уу ингээл өдөржингөө нэг тим мэдэл авчиг гэсэн үг заяа. 5 метр хүрээ би одоо хүсэж аваагүй. Тэгэл хүссэн ч яг хүссэн ч ингээд надад ингээд nee олноосоо ийм мэдээлэл цугларсан гэж бодъё. Тэгэх юм бол тэр чинь нөгөө нэг хими миний тэр өдөртөө авсан өөртөө хуралтуулж авсан хими мэдээлэлд одоо нөгөө давмгайлах давтамжит мэдээлэл нь ерөөсө хөх бүксний тухай мэдээлэл байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ мэдрэмжийг хурдан задлаад нэг юм ухамсартай байдал руу хувиргаж ингээд танин мэдэж суралцахгүйгээр орхичих юм бол энэ мэдээлэл чинь өнөөдөр давтагтан маргааш давтагтан нөгөөдөр давтагтан бид нар бол ер нь ингээд шалтан хүүхнүүдийн ертөнцид амьдарч байгаа штэ. Тэгээ ингээд хуралдаад ингээд бухшаад удаад ирэхээрээ юу болох вэ гэхээр би бол нэлийн донтой л хүн болно. Ингэж л нөлөөлнө. Угаасаа ойлгомжтой. Ингээд нэг юм л бол нэг юм янз бүрийн бодогдоод байдаг. Нэг тийм санаархал тэгээд байдаг. Тэгээ энэ ингээ удах юм бол угаасаа үйлдэл төтөл нь ингээд нөгөө ухамсаргүйгээр дондоо сэвтэй дарамтлуулаад тэрэндээ хөтлөгдөөл ингээ толгойгүй юм шиг дөнгөлөгдөөл ингээл явчихна гэсэн үг байхгүй. Анхаарал дээр дахиад нэг юм ярихад бид нар нөгөө маш их мэдээллийн юм ирээвэр хураавар ингээд ядж яхад олуулаа багшралтаж нэг дор суудаг юм цаг үед амьдарч байгаа болохоор өдөр тутамдаа ингээд маш их ирээвэр хураар хэрэгтэй эргөө маш их юм ингээд мэдээлэл одоо цугларч байгаа. Ингээ анхаарал тогтох ямарч боломжгүй те. Ядаж нэг хөхөө хараад ямар байгаа байхгүй те. Тэгсэн чинь ингээд тэндээс өөрч нэг хөх, тэгснээ эндээс нэг хөл, тэндээс нэг хүзүү гэх ингээл те. Ерөөсөө ингээд анхаарал нь ингээд тогтож өгөхгүй. Тэгээд одоо нэг эн чин нөгөө химийн хувьд маш ирээвэр хураавар юм авчгаар тэр дундаасаа тэрийгэ задлж унших, ялгаж таних те давмгаасан хим дээр нь тогтоод анхаарлаа төвлөрүүлээ тэрэн дээрээ ажиллаад ингээд өөртөө чадвар мэдлэг болгож авах одоо авахд бол амар хэцүү байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө энэ дээрээс би юу гэж ярих гээд байна гэхээр анхаарал төвлөрөл бид нэр асар сул байгаа гэсэн. Тэгээ анхаарал төвлөрөл муу байхаар яад юм гэхээр ойлголт тогтдог байхгүй. Анхаарал
төвлөрөл сайн байж нэг юм дээр удаан анхаарлаа төвлөрүүлж тэрийг ажиглаж тэрэнд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг тодолж тэрний бий болсон учир шалтгаанууд олон учир шалтгаан байна. Тэднийг бүгдийг тодолж тэгээд тэрний нэг шинж чанаруудыг те нэгээр нь тодолж те цаг хугацааг нь тодолж орон зайг нь тодолж ингээд нэлээд ажиглаж шинжсэний үндсэн дээр тэр чинь нэг юм ойлголт нь бүрлдэж эхэлдэг. Эн чинь нэг ийм л юм байна да. Ийм ойлголт бүрлдчихийж энэ ойлголтоо өөртөө ингээд өөрөмсүүлж мэдлэг чадвар болгож буулгаж авах боломжтой болдог. Тэрнээс өмнө боломжгүй. Зүгээр цээжлээд нь уншаад нь ойлголт орж ирэхгүй ингээд сарнаад анхаарч үсчээд тэгээд тэр одоо нөгөө ажиглалт чинь хангалтгүй тэр нөлөөлж байгаа хүчин зүйлс тэр учир шалтгаан гэдэг юм олон юм ин багцаар нь танин мэдхүүг нь бүгдийг ингээд багцалж хурааж авахгүй бол ойлголт бүрэлдэхгүй бол энэ тархинд чинь ингээд нэг ойлголтоор дамжаад ингээд холболт хийгдээд сэтгэлгээ тодрох хэрэгтэй байхад чинь тэр нэг дамжих тэр ойлголтууд нь байхгүй. Тэгэхээр тэндээс ямар ч сэтгэлгээ тодрох угаасаа боломжгүй. Тэгэхээр бидний орчин үеийн нийгмийн гол асуудал нь нэгдүгээр энэ 5 метрхүүгээр хурааж байгаа дандаа сэвтэй, дэвтэй, бузартай гэж хэлээ. Бузар гэдэг бол доромж үг биш ээ, тодломж юм а гэж одоо буурал өөрөө судар дээр бичсэн байгаа. Бузарцсан байна гэх юм бол доромжлоод байгаа биш, харин болгоомжлох хэрэгтэй. Наадгаа ихтүүлэх юм бол одоо амьдрал ахуйд ороодох нэ, гэр бүл завхрах нэ, үр хүүхдийн заяа гундах нэ гэдэг юм аюултай зүйлтэй орооцолтож байна гэсэн утгатай байгаа хгүй бузар гэдэг хүчин. Тэгэхээр бид нар нөгөө нэг эргэн тойрноос өдөр тутамдаа ингээл айгүй сэвтэй, дэвтэй, донтой ийм дандаа л нэг юм онцгүй юмнууд ингээ хураагаад байгаа. Тэгээд тэр нь ингээ яаж яхад ирээвэр хураавар. Ерөөс ингээ ойлголт тогтохгүй. Ядаж нэг төрлийн мэдээлэл хитрхи олон хураагаад тавтамж ихтэйгээр хураагаад тэр нь амьдралд нь одоо сүүтрээ тусгаад ч юм уу те ингээ хохирлаа амсаад тэгээд таньж мэдээд эн чин див юм байна, эн чин дон юм байна. Энээс яахгүй бол өөрийгөө хамгаалахгүй бол үр хүүхдээ хамгаалахгүй бол хань ижлээ хамгаалахгүй бол эн чинь бүр амьдрал самарх юм байна гэдэг юм. Ийм танин мэдхүй буулгаж авч болдог болоод хамаалга. Болно л доо, болно. Зүгээр энэ нөгөө мэдээлэл нь хитрхи ирээвэр хураавар учраас тэрийг ингээд анхаарлаа төвлөрүүлэн, ажиглан ямар хор хохирол үзүүлж гин, ямар ач гавьяа тус үзүүлж гин ингэж шинжин шидэнжин бодож эргцүүлээд ойлголтыг үүсгэх хүн айгүй цөөхөн байгаа байхгүй. Тэр нь тамаг асуудал нь шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг бидний энэ орчин цагт нэгдүгээр тийм мэдээлэл нь аягаа харанхуй мэдээлэлтэй. Тэгээд ирээвэр хураавар анхаарал төвлөрөл муутай учраас ойлголт байхгүй учраас сэтгэлгээ тодордгоо. Тэгээ хүний амаар хэлэхээр ном уншихаар ч юм уу тэ нөгөө нэг дэвсээ ойлголт байхгүй учраас энэ одоо юу яриад байгаа юм бол доо гэд тэгээд за нэг юм хүчилж ойлголоо гэхэд эргүүлээд өөрөө хэрэгжилж чаддгүй юм байдал төрчөөд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө нэг харанхуй үлгэрээс сурах ганц зүйл нь хамгийн ихэлж тэр таньж мэдэж мэдрэмжээ тэр нэг бүхэл байгаа хязгааргүй бүхний ундраг нэг бүхэл байхдаа хоосон задлаад харуул маш их мэдээллийг агуулсан тэр мэдрэмж хэм гэдэг зүйлийг задлж таньж уншиж байх ёстой маа гэдэг сурлагыг жишээлбэл авч хэрэгжилж болно. Өнөөдрийн бичлэгээ бол ингээд дуусах чинь нэг цаашаа хөврүүлээд ярих юм бол би бүтэн судар ярьж таарна. Тэгээ та бүхэн судраа авч уншаар. Ер нь бол нөгөө нэг эн чинь багцаараа цогцоороо тэгээд ингээд таньж мэдгүй бидний мэдтгүү сурлага байгаа учраас жоохон нухаж ингэж бүхлээр нь уншиж ингээд нэг юм хантай болдог аахгүй эхлээд гэд нэг юм тойргоо ингээд нэг юм баримжаалж аваа те нэг баруун цах нь тэнд байгаа юм байна, зүүн цах нь тэнд, уртлын цах нь тэнд, хойдлын цах нь тэнд байгаа юм байна гэд нэг юм ядаж нэг цэг хатгаад тэгээ баримжаа авчаад дахиад нэг жоохон нухаж уншингууд тэр чин одоо тойрог юм уу, гурвалж юм уу, дөрвөлж юм уу гэд ингээд дүрс мөрсөн тодроод тэгээд бүр сайн ойлгоод тэрхээр өнгөн тодроод зориултан тодрооч гэдэг юм уу хэрэглэхээр арга барил нь тодроод гэж ингэж багаар явах учраас ингээд ганцхан бичлэгээр энийг ойлгох боломжгүй. Гэтэ бид нар ингээд энийг бол ойлгох зайлшгүй шаардлагатай хүн шиг тэ толгойд тэрхтээ амьдрэл гэж бодож байгаа бол энэ сайхан бэлэн мэдлэг байхад
ноцолдож байгаад сураад үр хойчтой өвлүүлэх нь одоо бидний эрхэмдээд үргэлээ л гэж хэлмээр байна. За тэгээ өнөөдрийн бичлэгийг ингээд дуусгацгаая. Судар авахыг хүсэх юм бол миний Facebook, Instagram аль нь руу ч болно холбогдоод хаяг утасны дугаараа үлдээгээд хүргэлтээр авч болно. Тэг би 75,000 төгрөг гэж. Тэгээд зөвхөн хүргэлтээр байгаа шүү. За тэгээ сав дараагүй саба дараарай. Баярлалаа, баяртай.